Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эх орон телевиз нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран UP Food Festival 2017 нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж гэж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас UP Food Festival арга хэмжээ 2012 оноос эхлэн 5 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байгаа илээ. Гэрэлт гудамжинд үйл ажиллагаагаа явуулж байгаа хоолны газрууд та биднийг гайхшруулж, дуу алдуулах гайхан мамттай олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн оролцсон юм. UP Food Festival бол ерөнхийдөө бол гадаадын зочдыг Монгол хоолныхаа соёлыг танилцуулах. I'm from California. Oh, I love it. It's great. It's a good way to try a bunch of food and drink some beer and meet some friends, and I love Mongolia. I've been here. I actually leave next week, and I've been here for 3 months, and it's been great. I love it here. It's awesome. I've lived in Mongolia for a year, so this will be my second year living here, and yeah, I really like it. I think it's a great country to live in. Last summer when I was here, they didn't have Light Street. So to be able to come out and see all these Mongolians here just like out and about is really nice. I really enjoy it. Мөн монголчуудтай бас олон үндэстний хоолнуудыг танилцуулах. Арга хэмжээний эхний өдөр сонирхолтой хөгжөөнд хэн олон бүргэр идэх вэ болон хоолны талаар хэн сайн мэдэх вэ ахаа тэмцээн уралдаанууд боллоо. Уургаар хамгийн баялаг хүнсний бүтээгдэхүүнэрийг та нэрлэж өгнө. Уургаар хамгийн баялаг хүнсний бүтээгдэхүүн юу вэ? Биш вэ? Баярлалаа. Амжилттай бүтэрлээ. Биш вэ? Баярлалаа. За. Хамгийн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүний нэрийг та хэлж өгнө. Хамгийн уургаар баялаг бүтээгдэхүүн. 1 2 3 нэгний бүтлээ. Төгсөн шүү. Гэхдээ биш удаа баярлалаа. Лапши. Лапши. Нэлээд төгсөн. Гэхдээ биш юм байна. Баярлалаа. За дараагийн оролцогч. Мөн байна баярлуулъя. Би одоо бүргэр идсэн бэ тэмцээнд төрүүлсэн ялцчтайгаа уулзаад байна. Таны хэн гэдэг вэ? Мандуул. Яг хэдэн бүргэр идэж төрүүлвэ? 4 бүргэр хагастай мөхөд та. Тийм 3. За бүргэрний амт юу нь хэр байна? Маш сайхан амттай байна. Ялагч болсон сэтгэлээ уулзвал Гоё байна. Тийм гоё байна. Баярлалаа энэ. Танд ялагч болсонд маш их баяр хүргэе. За баярлалаа. Энэний хамгийн гол зорилго нь бол олон улсын жишгээр стрит фуд буюу гудамжны хоолыг бидний зохион байгуулж байгаа сонирхолтой. Арга хэмжээний 2 дахь өдөр гол уралдаан тэмцээн болох гудамжны шилдэг тогооч шалгаруулах нээлттэй тэмцээн явагдлаа. Зоош буюу салат алиг нь чийж байна. Анхааруулж ирэх юм. Хугацаа өгнө. Хугацаанд багтаж сонгосон бүтээгдэхүүнийг бүрэн ашиглана. Яг одоо гудамжны шилдэг тогооч
тэмцээнд маань явагдаж байна. Тэгээ оролцогч гэх юм бэлээ. Бордо сүлжээ рестораны дугуйр гэдэг тоглож байна. За нийт ер нь хэдэн жил ажиллаж байна вэ? Нийт одоо 6 жил гарсан ажиллаж байгаа. Бордо сүлжээ ресторанд анх тогложоор ороод 6 жил ажиллаж байгаа. Өмнө нь ер нь ийм тэмцээнд оролцож байсан уу? Гудамжны төрлийн тэмцээн мэдээд оролцож байгаагүй. Өөрийнхөө байгууллагын болж байсан тэмцээний уралдаанд бол оролцож байсан. Яа, өнөөдөр яг ямар салаад хийх чинь вэ? Ер нь бол параметрыг хараад хаад ер нь салаад 100 шинэх юм байлээ. Тэгээд орчин үеийн чимэглэлтэй гэж хэлсэн. Би ер нь тартар сүмстэй. Тэгээд ер нь гарден салаад гэдэг тиймэрхүү төрлийн салаад хийх. Тийм. Сонгосон бүтээгдэхүүнүүдийг чи харлаа. Яг ямар бүтээгдэхүүнүүд сонгосон байна вэ? Та нэг хэлээд өгөх. Соусны төрөлд бол майонез, цэцгийн тос, тэгээд дарсан өгөрцөө байгаа. Тэгээ хачруудаар бол салаад навч, 2 төрлийн салаад навч, редикс, өрлөн помидор, тэгээд вандуй, редиск, тэгээд мөг, хар олив, тэгээд эрдэн шиш гэсэн ногоонууд байна. Танай ресторанаас 2 тогоочийн тэмцээнд оролцож байгаа гэж сонслоо. Тэгээ 2 тогооч оролцож байгаа. Манай ахлага оролцож байгаа. Би өөрийгөө оролцож байгаа. За тань тэгээ амжилт хүсье. Шилдэг тогооч болоорой. За баярлалаа. За энэ UB Food Festival-ийн зохиогч арга хэмжээний хүрээнд энд үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудын тогоочрын дунд шилдэг тогооч гэсэн шалгаруулалт явагдаж байна. За энд 8 байгууллагын 6 байгууллага 8 тогооч оролцож байна. За ер нь бол яг хуу богино хугацаанд тогоочрын маань ур чадвар ямар вэ гэдгийг үзэхийн тулд хагас боловсруулсан бүлэг дандаа шинэ огооны салаатыг одоо хин ямар богино яг өгсөн хугацаанд ямар салаатыг ямар зуун шиг яаж чимэглэх нь гэдгийг үзэж шалгаруулалт хийж байна. Яаж дүгнэлтээ одоо гаргадаг вэ? Яаж одоо хүмүүстээ оноо тавьдаг вэ? Ер нь түүгээд бүтээгдэхүүнийхээ хэрчилт болон сонголт, эдгээрийн тавглалт, за дараа нь бид нэг амтлагаагаараа бас гарч ирнэ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болгоомжийг хоорондоо зохицох гэж байгаа. Өшөө дээрээс нь сонгож авсан бүтээгдэхүүнүүдээ зөв гүйцэд ашиглаж байгаагаас харна. Хэр хаягдл хог гаргасан мэн тэ. Тэр болгоныг нь хараад дүгнэлтүүд бол гарна. Хугацаанд багтаад тийм зарим нь бас багтахгүй тохиолдолч байна шүү дээ. Тэгэхээр тэр хугацаа нэг хэд юм? 15 минутын хугацаанд өгч байгаа. Яагаад тэтгэ? Тэгэхээр энэ помидорноос ингээд илбэлж байгаа юм шиг харагдвал та. Тийм үү? Тийм. Помидорн дээр нь тэгсэн ямар ирчилт орсон? Зүгээр юм. Зааны гой сайхан ярьж. Зүгээр. Соус нь зүгээр зүгийн бол оливын тос хийсэн. Тийм. Жоог давсан. Нэргүй юм. Нэргүй. Нэргүй. Хоол бол урлаг гээд айгүй гоё юм. Огтой гоё салаад бэлдсэн чи юу болчихоо? Шүүш нийлээ хатуу андлаа. Яг тэгээд сандраад жоохон яарал. Яг вэ гайгүй өөртөө л гайгүй эсэл гэж бодож байна. Баярлалаа. Яг нөгөө олон хүн энэ чинь бүр ингээ харж байгаа нээлттэй тэмцээн болж байгаа болохоор бас сандраад бас хэцүү л байгаа гэх юм уу? Яг вэ гайгүй тэгээд. Тийм. Яг хаана ажилладаг вэ? Би Калифорни. Ер нь хэдэн жил тогооч хийж ийн гэдсэн? 10 жил тогооч хийж. Урд нь энэ тэмцээнд оролцож байсан уу? Гоо анх удаага л тэмцээнд оролцсон. UB Food Festival-ийн хамгийн гол тэмцээн болох годамжны шилдэг тогоочоор Бордо рестораны тогооч Шижир бат тодорлоо. Сэтгэл нь ямар байна вэ? Сэтгэл маш өндөр байна. Тэгээ бүхэл зууны дор гэрэл годамж ажилласан минь хүч хөдөлмөр ингээд одоо хөдөлмөрөө өгнөөс нь маш баяртай байна. Би цэндээ угаасаа яг таны хоолыг идэж үзсэн.
Угаасаа нэрээ шилдэг гэж хэлхийн аргагүй сайхан амттай бол хоол хийж өгсөн. Энэ UB Food Festival ингэж оролцож өөрийнхөө ур чадварыг харуулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Ажлын өндрөөс өндөр амжилтыг танд хүсэж байна. За баярлалаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Бацүхээс ярилцлага авлаа. Фестивалийн яг зорилго нь яг юу юм бэ? Зорилго бол ерөөсөө анх энэ үүссэн цагаас эхлээд зорилго бол нийслэлчүүдтэй ялангуяа бас энэ үед ирсэн ба гадны жуулчдад Монгол хоол, Монгол уламжлалт хоолны соёлыг сурчлан таниулах зорилготой анх үүссэн. Дээр нь бас нэг давхар байгаа гол зорилго бол монголчууд бас олон үндэсний хоол, гадны энэ одоо нэр хүндтэй ялангуяа одоо ингээд бүр түгээмэл дэлгэрсэн одоо хоолуудыг бас бид нар хийж чаддгийм аа. Бид нар тийм хоолны үйлчлэгээ ресторанууд ийм соёл байгаа гэдгийг бас дэлхийн дэд харуулах юм зорилготойгоор анх үүссэн ийм фестивал байгаамаа. Тэгээ энэ жилийн хувьд одоо бусад жилүүдийг бодвол илүү онцлог давуу тал юу байна вэ? Энэ жилдээ онцлогтой болж байгаа нь анх удаа бид нар 2017 шинээр үүсгэн байгуулж хийж гүйцэтгсэн шөнийн гэрэлт гудамжинд энэ арга хэмжээ нь явж байгаа нэлээд онцлогтой болов уу гэж бодож байна. Тэгээ ийм гоё зүйл одоо үйл ажиллагааг зохион байгуулж байгаа танд маш их баярлалаа. За бид нар ч баярлж байна. Нийслэлийн засаг даргын санаачлагаар үүсгэн байгуулж хэрэгжиж байгаа шөнийн гэрэлт гудамж төсөл маань амжилттай явж байна. Эх жилүүд илүү өргөн дэлгэр хүрээнд цааш үргэлжлэн явагдах болно. Баярлалаа. 2 хоногийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд олон орны хоолыг сурталчлан шилдэг тоогооч болон косплей тэмцээн зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн муудалдан янз бүрийн сонирхолтой урлаг соёлын үзүүлэлтүүд дүүрэн зохион байгуулагдлаа.